Хэрвээ тэр хүүхдийг авраагүй байсан бол нэг гэр бүл ч гэсэн уу гашуу гоног зов автах болсон байхад гэж бодож байсан. За Нэвсрүүм сайтын сурвалжлах баг Ховд аймгийн Жаргалан сумд байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн дислэгч сүлтийг онцолж байна. За тэрээр 5 жилийн өмнө эртнэт хүний амийг аварч байсан ийм хүн байна. За сайн байна уу? Сайхан аварчиж байна уу? Сайн байна уу? Сайхан аварчиж байна уу? За юун түрүүнд хуйлаа шууд 5 жилийн өмнө юу болсон бэ гэдэг талаас ярилцъя. Хэрвээ тэр хүүхдийг авраагүй байсан бол нэг гэр бүл ч гэсэн уу гашуу гоног зовлонд автах болсон байхад гэж бодож байсан. Загас барих гэж байжгаад өөрөө ус руу халтраад орцсон. Тэгээд ардаас нь орё гэж зөрөгтэй шийдвэр гаргаж орсон. Тэр үед томчууд ингээд хажуу зогсож байгаа. Тэр цаанаас гүйж ирчээд ус руу орж чадахгүй байсан. Тэгээд аажмаар өөрөө наашаа сэлж гарч ирээд над эрэг дээр гарч ирээд нөгөө том хүмүүс бүгдээр тачаавж байсан. Тэр үедээ яна би өөрөө амнаас эрсдчих үедээ ч гэдэг юм уу тийм бодол ер нь төржсэн болов. Нэг тийм бодол амар төрж байгаагүй зүгээр шууд энэ хүнийг аврахгүй болохгүй маань гэсэн бодол төрж байсан. Аав ээжийнхээ өмнө ярьж хэлжсэн зүйлүүдийг их боддээ. Нэг хүн тусалж явбал тус тийм нь дахиад өөртөө эрдэн шүү гэж хэлээд тэгж сургасан. Тэгээд багасаа хүн амьтанд тусалж дэмжиж явж байсан да. Одоо ер нь их хэрэг холбоотой байна та хоёр. Ер нь найзуудын холбоо байгаа. Сайн найзууд болсон гэсэн. Тий, сайн найзууд болсон. Тэр үед нөгөө амийг нь аварсан одоо найз нь ямар үг хэлжээ, юу гэж бас маш их баярлаа гэж дарга гэрийнх нь бас маш их баярлаа гэд энэ эцэг их нь болохоор уламжлуулж ингэж явсаар байгаад би саяхан мэдсэн. Сая яг медаль авахын өмнө гинт үйжсэн чи ангиас тараад гараа явсан чи анги дээр очиод би он дээр захиргаан дээр очиод гэсэн чи чамд ийм медаль өгөхөр болсон гэд тэгж хэлжсэн. Тэгэхэд би амар их гайхажсэн. Тэр хүмүүсийн дээшээ уламжлуулж өгсөн зүйлэнд их шантардгүй өчнөө олон жил ингэж явсан их баярлж явж байгаа. Шудраг журам бид энэ шагналыг авах үед бас ямар мэдрэмж төрж явж байгаа. Хүмүүс ингээл цаанаас нэг саний биеийн чихүүцээж гэж нөгөө арзагнаад тийм л болж байсан. Маш их сандралтай байсан. Юу ч мэдээгүй байсан болохоор. Чи өөрөө уншиж байгаагүй бахан тий. Нэг амар уншаа. Ганц нэг комент одоо яг ингээд нэг санаж байгаа ч гэдэм үү сэтгэлд үлдсэн зүйл. Хүний амь насыг авардаг мундаг хүүхдүүнүүд гэж нэг комент харж ирсэн юм байна. Нэг тийм юм уншдгүй болохоор нэг Facebook, сошиал орчинд нэг амар сайн оролцдог муу баг зэргийн л оролцдог болохоор тийм нэг уншиж амжаагүй тавьж байгаа. Ер нь эргээ бодохоор энэ хүмүүс манай монголчууд их маш их ингээд хүмүүст баярлаж талархснаа илэрхийлэх сэтгэлтэй байдаг болохоор тэгээд маш их баярлж явдаг шүү гэж.